Тэгэхээр хохирол үүсгэж байгаа бол чи тэр хохирлоо барагдуулах шаардлагатай. Хэрвээ чи одоо хүний аминд хүрсэн бол тэр хүн нь өөрөө юу тижээж бүтээж байсантай холбоолоод тэр орон зайд нь багахан чултгаа нэмэр болох ёстой гэх чиглэн одоо малтайгаан тасны залруулдаг байлаа. Гэхдээ одоо өөртөө алдан хийх нь хэн хохирлаа смэхэх вэ гэдэг асуудал яг тэр үед гарч байсан. Би тэрийг ааваасаа асуусан юм. За. Аавын би өөртөө хохирол үүсгэл яг нөгөө нүдэн ахуулчаад хэрэг ташуулчаад хохирол үүсгэж гисэн. Одоо би хиннээс хохирлоо авах. Хэрэнээс хохирлоо авах гэж байгаад өдөөтэй болж зол дутсан учраас одоо яах ёстой юм бэ гэдээ асуувал та. Тэгсэн аав юм нэ. Өөрийнхөө хохирлыг өөрөө барагдуулнаа хүү минь. Тийм юм учраас энэ харанхуй ертөнцид яаж амьдрах вэ? Мөн харах боломж гэгээд ертөнцөнд олдох боломжийг хайж одоо хохирлоо барагдуулъя шүү дээ гэж хэлэхэд асар их уурлаж байсан юм. Ухнаа.